өндөр нэг одоо нэг залуу хурж за бүгдөө ингээ нийтээ хамт 300 мянган төгрөг өгье гээд тэ өгөхгүй юу. Тэгэхээр за тэгээ өгшөө би бүгдөө нийтээ юм чи бүгдөө нийтээрээ бүгдөө ингээд тэмцэж болж байгаа бол бид нар тэмцэе гэсэн. За тэмцээгээ тэгээ би хувцсандраа тайлаад ингээд наан цаана болоод байж итэл нөгөө залуу чи өөрөө алга болоод 300 мянган төгрөгөө ч өгөж болоогүй бидний цагдаад баригдал өөрөө алга болсон. Энэ болохоор анх органик жагсаал байсан. Би ч одоо 15 6 хоног жагсаж байна. Би 16 оноос хуулаад ерөнхийлөгчийн сонгуул, орон нутгийн сонгуул дээр мөнгө тарааж ирсэн эсэргүүцээр баримтжуулаад тагнуул цагдаа би яваагүй газар зөндөө явсан. Одоо тэгээд шудраг үнэнгээд байгаа. Одоо энэ жигсгчдаа анх органик байсан. Одоо бол дандаа мөнгөний жигсаалууд 300 мянган төгрөгөө өгөх шатахгүй шүү дээ. Би амьдралынхаа төлөө би хуцаа тайлаж гэсэн. Би одоо тэр жигсэн 300 мянган төгрөг өгөөгээ жигсэн улсууд жигсаад цуг өгье гэсэн улсууд нь хаана байгаа? Тэр залуу байхгүй.